сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ 6 сарын 1-нд зарагдах слайм сквишийнхаа бичлэгнүүдийг оруулна. Баглахаасаа өмнө ингээд хайрц савнуудыг хонгорхоо үлдээсэн байгаа. Тэгээд энэ савнд маань болохоор Влампогийн сквишинууд. Тэгээд тэр савнд маань болохоор слайм китнүүд байгаа. Слайм китнүүд маань Мабу арлаас авсан 6000-аас ахуулаад 55,000 төгрөгийн хооронд. Влампогийн сквишин маань болохоор 10,000-аас ахуулаад 21,000 төгрөгийн хооронд, 6,000-аас 21,000 төгрөгийн хооронд байдаг. Тэгээд ийм жижиг тоглоомнууд байгаа ирээд үзвэл 8,000-аас 1,500 төгрөгийн хоорондох сквишинууд байгаа. Бан сквишинууд, панда бан, тэгээ хүүхэлтэй гэх мэтчлэн. Энд болохоор 8,000-аас 15,000 төгрөгийн хооронд үнэтэй сквишинууд. Энд болохоор 21,000 төгрөгөөс 42,000 төгрөгийн үнэтэй сквишинууд маань байгаа. Эднэрийн маань бүгдээрээ нөгөө нэг юунд зарагдана? 6 сарын 1-ний талбай дээр зарагдана. Хаана хэдэн цагаас вэ гэх юм бол Сүхбаатарын талбай дээр өглөө 8 цагаас эхлээд 45 дугаар асарт 45 дугаартай асарт бүгдээрээ зарагдах байгаа шүү. Сквиши болон слаймнуудаа бүгдийг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд нэг удаа харуулаа явъя. Өмнөх бичлэгүүд дээр бүх сквишинүүдээ үзүүлээд батсан, бас нөгөө тайлбарлсан ямар давуу талтай, ямар сул талтай бүгдийг тайлбарлсан байгаа. Тэр бичлэгүүдийг бүгдийг тайлбар хэсэгт линкийг оруулж үзнэ. Хэрвээ энэ сквишинуудын давуу болон сул тал слайм китний талаарх бичлэгийг үзхийг хүсэж байвал доорх линкүүдээр ороод үзэж болно шүү. За би яг энэ том слайм китийг өмнө тайлбарлаж байгаагүй. Тэгээд зарим слайм китүүдэд тайлбарлаад шаардлагатай зүйлүүдэд тайлбарлаад явна. За ингээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Нэлийн урт бичлэг болох байх шүү. Баярлалаа. A few moments later. За ингээд слаймнаас эхлэе. Энэ үүлийн слайм. Энэ жижиг савтай нь болохоор 2500. Тэгээд дунд нь 4000, том нь 5500. Үүлийн слайм. Тэгээд энэ Орео слайм. Энэ металлик слайм. Мөстэй журж слайм. Банантай сүү слайм. Энэ өглөөний хоол слайм байгаа. Энэ том хэмжээтэй. За эдгээр болохоор том нь 5500, дунд нь 4000, жижиг нь 2500 гэж байгаа. За тэгээд энэ 2000 энэ дөрвөн слайм маань болохоор жижиг нь 2000, дунд нь 3500, том нь 5000-аар зарагдах байгаа. Одоо слайм худалдаж авах бүрт активатор дагална. Тэгээд Сүхбаатарын талбай дээр 8 цагаас эхлээд орой үйл ажиллагаа дуустал манайх слайм сквишийг зарах болно. Энэ маань болохоор тунгалаг слайм байгаа. Ийм тунгалаг. Яг энэ тунгалаг слайм маань зарагдана. За энэ ингээд харанхуйд гэрэлт. Энэ хоёр болохоор харанхуйд гэрэлтдэг слайм байгаа. За энэ гаатай слайм. За бас аваланж слайм маань бас зарагдах байгаа шүү. Энэ яг слаймны китний хувьд хамгийн хэмнэн слайм кит маань Мабу арлаас авсан байгаа. Нэг нь болохоор 6000 төгрөгөөр зарагдана. Дотроо ийм олон төрөлтэй маш олон байх учраас өөрөө ирээд сонгоод үзээд авч болно. За тэгээд авахт нь би яаж холог утгах зааврыг бүгдийг тайлбарлаад өгнө. Лего байгаа. Лего савтай. Дотроо ийм айгүй хөөрхөн юутай. Легоны эвлүүлдэг тоглоомтой ийм сууштай хадгалах зорилттой. Энэ сэлэн маань болохоор тодорхой хэмжээгээр үн болон бараанууд маань дөнгөж шинээр ирсэн учраас би үнийн хувьд жоохон алдаатай хэлж магадгүй. Тухайн өдөр энэ үнээс нэг тийм их биш, эсвэл нэг тийм бага биш байж магадгүй. Энэ маань болохоор за 6000-ын бас Япон охин маань зарагдсан тухайн өдөр бас юм Юмзу баага маань зарагдсан. Энэ Юмзу баага маань болохоор 8500. Энэ Япон охин маань 5500 болж хамдрана. Энэ Юмзу баага маань 8000 болно. Мөн Влампогийн ногоо байгаа. Влампогийн ногоо маань болохоор 5500. Лолын хүүхэлтэйнүүд маань 7000, нэг нь 7000. Зургаан төрөлтэй. Дундуур нь бас шин сквишинүүд байгаа учраас бичлэгийн анхааралтай үзээд яваарай. Тэгээд ийм хар үстэй лот байгаа. Ийм 6 төрлийн лот байгаа. Мөн шинээр гэх юм бол энэ баатрууд маань байгаа.
Энэ Iron Man. Тэгээд Hulk. Энэ нөгөө юунуудаас бусд нь энэ Spider-Man, Iron Man, Hulk энэ гурав нь болохоор нэг бүрийнх нь үнэ 5500 биш ээ 4500. Энэ Iron Man нь болохоор ганцаараа биш ээ энэ Captain America нь болохоор ганцаараа 5500 төгрөгөөр зарах юм биш үү. Мөн юм Маккентэй скуши байгаа. Энэ маань болохоор 5500. Энэ айгүй хөөрхөн хөвгүүдэд зориулсан айгүй гоё скуши байлээ. Тэгээд айгүй дэлгүүр байлээ. Халуун өдөр байх юм бол дундаа зориулаад юм усан буу байгаа. Мөн энэ усаар байдаж тоглож болсон юм шаар байгаа. Одоо энэ нөгөө камера цэвэрлэж ийм усаар байдаж усаар дүүргэж болдог юм шаар байгаа. Энэ нөгөө байлдаж тоглоход айгүй гоё урамтай байдаг. Усан шаар маань болохоор үнийн тухайн өдөр зарлаа. Эсвэл би одоо бичлэгэн дээр энэ нөгөө дэлгэцэн дээр харагдаж байгаа үнээр зарлаа. Яг нэг бичлэгэн дээр хэлэхээр одоо үнийг мэдэхгүй байгаа учраас биш эвдүүлэхдээ үнийг оруулаад өгье. За тэгээ мини банк скуши бүр эвдэх нөхөн скуши гэх юм бол ийм бургер биш ээ панда банууд байгаа. Панда банууд маань шинээр ирсэн. Энэ 1500 нэг бүрэн. Дундийнх нь энэ флаш бан, энэ дундын банууд бүгдээрээ нэг нь 2500 гэж байгаа. Тэгээд ирээд үзээд авахдаа өөрөө сонгоод авчвал ийм жижигхэн ягаан флаш бан байгаа. Энэ маань 1700, 1500-аар авчвал хойдог. Энэ бас 1500. Тэгээ бургер бан маань 2500. Юу яаж бодож шүү. Одоо эдгээр бичлэгнээрээ би осоргүй оруулсан байгаа. Бүгдээрээ осортой. Бүгдээ осортой. За тэгээд шарсан хүмүүс маань байгаа. Шарсан хүмүүсний маань үнийн бас дэлгэцэн дээрээ бичээд өгөө 6000 үлээ 6500 юм уу 7500-аар зарах хэрэгтэй юм байна. Удаан болон ягаан гэсэн юм хоёр өнгөтэй байгаа. Суши маань нэг нь 7000, зарагдах нь 6500. Энэ 6500. Тэгээд миний байрлах газар гэх юм бол 45 дугаар асар. 45 дугаар асар байгаа. 45 дугаар асар дээр ингээд суши болон слайм авчирсан. Энэ талах маань нэг нь 3900, энэ дөрвөлжин мушка, энэ цэцэн талах нэг нь 3900. Панда бан том нь 5000 болж хэмдрэн. Нүүр банууд бас том нь 5000 болно. Энэ маш зөөлхөн, энэ бүр амар гоё зөөлхөн тэгээ бацхад урамтай эсвэл шиг нэг тийг байхтар бүлэг болоод идэв. Ийм слот, ийм сквиш өөртөө ирээд үзэхдээ юу яаж бол жижиг сквишнүүд гэх юм бол энэ нохоос харуу болон энэ халимны үнийг одоогоор санахгүй. Халимны үнийг дэлгэцэн дээр харагдаж байгаа үнээр зарагдана. Энэ бүгдийг хямдарсан үнийн би хэлээ яваад байгаа шүү за. Энэ үнээс хямдрын биш яг энэ үнээрээ зарагдана гэж ойлгох хэрэгтэй. За энэ Пикачу маань 7500. Энэ пандатай зарим үн маань болохоор 9000 гэж байсан. Энийг 8500-аар зарна. Энэ синхэр бол бор болон синхэр үүдтэй байгаа. Энэ бүр айгүй гоё зөөл. Энэ барыг ишрийн тасраад унтсан байсан ч гэсэн оролцоход айгүй урамтай эсгүй шивлээ. Ийм слаймны сав 2 тасгатай сав. Энэ сав шүү. Зөвхөн сав нь энэ сав нь 300 төгрөгөөр худалдаж авч болно. Энэ дөрвөлжин савыг болохоор 600 төгрөгөөр худалдаж авч болно. За тэгээ би бичлэгээ аль болох хурдан тэгээ товчхон хийхийг оролдож байгаа учраас бичлэгээ дуусгах юм. Тэгээ асуух юм байвал миний утас руу дагаад асууж болно. 94 18 28 46. Лампагийн загас нэг нь 13500 болж хэмбэрсэн байгаа. Өнөөдөр 13500 юм хоёр төрлийн загас байгаа. Мөн ийм хосоны зүрх 41000. Хосоны сарамгчин байгаа.
хоорон дээр суусан сармагчин бичлэгийг энэнийг задлсан байгаа бичлэгийг доор линкээр оруулаад өгнө. Тэгэхээр тэр линкээр ороод энэ сквиши хэр зөөлхөн бэ, хэр софт вэ, бас ямар чанартай вэ гэдгийг тэр линкнээс ороод харж болно. Ийм ягаан болон шар гэсэн хоёр үнийн сонголттой нэг нь 41,000 төгрөгөөр зарагдана. Энэ үнэг маань тиймч том биш, ирээд үзэх юм бол мэдэж болно. Тэгээ айгүй хөрхөн идэвхтэй слав. Тэгээ дээрээс нь зөөлхөн. Энэ маань 6,500. Энэ панда даунатайгаа энэ маань ганцхан ширхэг байгаа. Ганцхан ширхэг байгаа сквишинуудыг би ерөөсөө базуулахгүй. Яг авна гэсэн үнд нэг удаа базуулж үзэж болно. Тэгээд энэ болохоор 10,000, нэг нь 10,000 төгрөг. Ганц байгаануудын хувьд гэх юм бол энэ харанхуйд гэрэлтэй сквишинууд маань ганц байгаа. Нэг нь 11,000 харанхуйд гэрэлтэй сквишин, 5 төрлийн харанхуйд гэрэлтэй сквиши байгаа. Билуус, угж, тэгээд том болоо, жижиг болоо. Мөн ийм ганцхан ширхэг ийм угж үлдсэн. Энийг 4,500 болно. Ганцхан ширхэг үлдсэн. Бас энэ Санриогийн хуулбар юунууд хамтад зарим өгнүүд болохоор нэг нь 4,500. За энэ Galaxy халах байгаа. Лампог энэ маань 9,500 болно. Мэдээж дундагмаа маань 9,500. Нууттайгаа байгаа. Энэ задлснараа та нарт базуулж үзүүлэх маань энэ 9,500. Тэгээд ийм 3 солонгон Galaxy гэсэн 3 төрлийн үнээс олгочихлоо байгаа. Ягаан солонгон Galaxy. Тэгээд ийм Doofu байгаа. Doofu маань болохоор Galaxy өнгөтэй гэж маш цөөхөн үлдсэн ийм солонгон өнгөтэй Galaxy өнгөтэй хоёр ширхэг байгаа. Нэг нь 9,500 болно. Ийм зармаг бишээ. Било маань 5 төрөл байгаа. Ийм Galaxy өнгөтэй. Энэ гэхдээ тухайн өдөр байхгүй ч гэж магадгүй. За ийм Galaxy өнгөтэй. Тэгээд ийм ягаан өнгөтэй unicorn било, хар өнгөтэй unicorn било. Тэгээ нэг бүрийнх нь үнэ 10,000 ягаан. За энэ шар баавга. Энэ шар баавга маань 12,000 тэгээд хямдрах үнэ нь 11,500. За энэ цагаан баавга байгаа. Энэ цагаан баавга маань болохоор 12,500. Энэ ганцхан ширхэг байгаа бас. За peach. Энэ peach маань миний нөгөө хүмүүс базуулдаг peach, яг зарж байгаа peach маань ийм өнгөтэй гэж ойлгож болохгүй, баг зэрэг зураас гарсан жоохон дефект суусан. Гэхдээ энэ маань болохоор та нар ирээд базаж үзэж болох сквиши. Тэгээд яг шинэ нь болохоор 9,500-аар зарагдана. Шинийгээ би бүгднгийнх нь дефектыг шалгаад ямар ч дефектгүй сквишинуудыг зарж байгаа учраас дараа нь ямар нэгэн байдлаар ийм дефекттэй болсон байх гэсэн гомдол санал хүлээж авахыг анхаараарай. Тэгээд тухайн өдөр нь задлаад үзээд авч болно шүү. Тэгээд буцаад байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн өдөр авсан сквишинүүдэд. За энэ шар шувуу, энэ базуулах шар шувууга дөнгөж цааш шинээр гарч ирсэн. Энэ маань болохоор 1500. За энэ бүбүүл Икуранигийн бүбүүл, уг нь Айплумын бүбүү. Энэ болохоор 11,500. Мөн ийм Galaxy болон ийм Rainbow тоор байгаа. Энэ Rainbow тоор маань болохоор 1100 зарагдах нь. Энээс ийм хоёр үнгийн сонголттой байгаа. Яг ижилхэн өнгөнд 1100-аар зарагдана. Мөн ийм гүзээлтэнтэй тоорч байгаа. Энэ гүзээлтэнтэй тоорч маань айгүй хямдхан. Гүзээлтэнтэй гэж маань 7,500 төгрөг. Энэ айгүй том тэгсэн юмнээсээ 7,500. Энэ нөө шар шувуу маань ийм шар өнгөтэй байгаа, цэнхэр өнгөтэй байгаа. За байж байгаа хамгийн сүүлд нь би slime kit-ийг үзүүлэх шүү. За яг дараагийн slime kit нь тэгэхээр төвчээртэй бичлэгээ дуустал үзээрэй гэж хүсье. Асуулт байвал бүгдийг нь хариулахыг оролцсон учраас бичлэгээ сайн үзээрэй гэж хүсмээр байна. За ингээд энэ мимигээд яг ийм ягаан өнгөтэй юу нэгаа? Ягаан өнгөтэй муур нэгаа. За энэ вишигийн ягаан муур байгаа. Энэ маань 8,000.
Тэгээд ийм шин загварын панда, лусын дагинтай панда байгаа. Энэ байгаа. Тэгээд алтдаг ийм 3 хэдийн өнгөтэй. Нэг нь 15 лөө. Уустай энэ бас пакэжинлэг хөргөн. Өнөрөн ч гэсэн л гоё байсан. Тэгээд тийм амархан дэлхийд ороод хавсан загвар юм биш аягүй бүх хэлбэрийн хэд став. Мөн ийм зараа маш зөөлхөн агаартай. Энэ зараа маань болохоор 10,000-аар илүү 15,000-аар зарагдана. Дэлгэцэн дээр харагдж байгаа нэр зарагдсан шүү. За ийм пүп байгаа. Пүпнээс ийм unicorn энэ Sankyuel-ний пүп байгаа. Энэ Sankyuel-ний пүп маань болохоор 11,500 болж хэмдэрсэн байгаа. Доороо мэдээж лиценз нь байгаа. Энэ маш төөх үлцээ. За мөн ийм манту байгаа. Манту маань 7,500 болно. 5,000 төгрөгөөс дээш үнэтэй бүх скушинууд маань хэмдэрч байгаа шүү. За slime kit-ний хувьд гэх юм бол ийм gold slime, ийм kinetic slime, galaxy slime харанхуйд гэрэлтдэг баг. За мөн ийм гүү slime гэдэг олон өнгөтэй slime байна. Хамгийн сонирхолтой slime гэж бодсон slime заах үзүүлээ. Дотроо ийм савтай 2 slime хадгалах савтай, нэг том аяхтай, 2 цавуутай, тэгээд дагалдах хэрэгслүүдтэй байгаа юм байна. За тэгээд энэ харанхуйд гэрэлтдэг нуудаг гэдэг дотор нь тэргийг бодох янз бүрийн юмнууд байгаа. Тэгээд slime kit найруулах арга зааврын талаар оруулсан бичлэг байгаа. Тэгээд тэр бичлэгийн маань үгээд slime kit-ийг найруулж болно шүү. Энэ slime kit-үүд маань тухайн өдөр зарагдах нь бүгдээрээ нэг нь 15,000-аар зарагдана. За энэ 15,000-аар зарагдсан slime. За тэгээд миний бичлэгийг хийж танилцуулсан slime болохоор энэ slime байгаа. Make your own slime гэдэг. За энэ маш том slime. Энэ slime-ний kit маань болохоор 35,000. Дотроо дөрөв ширхэг цав нэлээд хэдийн саад чимэгдэг. 3 ширхэг аяг. 3 ширхэг цав нэлээд хэдийн юу вэ? Саа тэгээд энэ будаг. Тэгээд 4 ширхэг цавтай юм. За энэ slime factory гэдэг нэлийн том хэмжээтэй slime-ны DIY байгаа. Энэ маань дотроо ийм сүртэй. Тэгээд ийм аяхтай, ийм хотгоор нуттай мөн заавал мэдээж байгаа. Тэгээд activator-тэй. Мөн ийм нэмэлт pony болон бусад дагалдах хэрэгслүүд болдог. Тэгээд энэ 4 ширхэг цав байгаа. Цавыг бол хаанаас ч авч болно. За энэ slime kit маань зарагдах нь 55,000-аар зарагдана. За ингээд энэ лама байгаа. Энэ лама маань болохоор 29,000 төгрөгөөр зарагдана тухайн өдөр. Солонгон дунд лама маань 17,500 болно. Мөн энэ хачико тост, нохой талхан тост байгаа, талах байгаа. Нохойтой энэ хачико нохойны тост 20. Энэ зарим маань 19,000. Unicorn Proof 20,000. Burger More 11,500. Donut 20,000. Энэ зүрхэн билүү 20,000. Panda egg 20,000. Сүүний холимог 20,000. Сүүний холимог 20,000. За мөн уна байгаа. Уна маань 6,000 төгрөгөөр зарагдана. Яаж тоглох зааврын танаар сайн мэдэх байхаа. За энэ baby shark. За энэ маань болохоор 7,000 төгрөгөөр зарагдана. Даун халам ирээд үзэж болно.
Ийм хөөрхөн хайрцагтай. Бичлэгийн маань үзэж дууссан баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк болон саб дараарай. Энэ 5 сарын 31-нд тодорхой 5 сарын 31-нд тодруулах азтны маань бэлэг байгаа. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк болон саб дараарай. Мөн ийм 15 ширхэгтэй ийм хүүхдийн охтуудын өсний боолт байгаа. Энэ маань зарагдах үн нь болохоор 11 мянга гэж байгаа шүү. Аягүй хөөрхөн ийм өсний боолт байгаа. За ингээд баяртай 6 сарын 1-нд уулзцгаая.